Оюутлогоотой холбоотой асуудал дээр бол 3 дахь улсын хөрөнгө оруулалт орсон барууны ертөнцийн зах зээлтэй холбоотой манай уул уурхайн салбар ажиллаж эхэлсэн гэдэг бол өөрөө энэ бол түүхэн том ололт аа. Энийг бол засгийн газар үгүйсгэж огт болохгүй, цаашдаа ч үгүйсгэж болохгүй ийм том зүйл гэдгийг ерхий сайдын хувьд би урд нь ч байр суурь илэрхийлжсэн, цаашдаа ч би энэ байр суурин дээр хатуу байна гэж бодож байгаа. За оюутлогоон гэрээ хийгдэх явц. За түүний дараа далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхтэй холбоотой сайхан бэлгийн засгийн газрын үед гарсан шийдвэрүүд дээр эргэж харах зүйлүүд зайлшгүй байгаа. Ягаад гэвэл татвар дээр нэгдүгээр асар ашиггүй ийм заалтуудыг санал болгоод тэр нь батлагдсан нэг ийм асуудал байгаа. Үүнээс болоод бид нар татвартай холбоотой асуудал дээр бид нар арбитрийн шүүхтэр нэхэмжлэл гаргаад арбитрийн шүүхтэр ингээд жил гар маргаан үргэлжлээд явж байна. Монгол Улсын засгийн газрыг төлөөлж Кинспалтен гэдэг компани манай талын эрх ашигыг төлөөлж харьцаж байгаа. За нэг ийм зүйл байна. За хоёр дахь нь юу вэ гэхээр бид нар зардал үүсэх тусам өрөнд ороод идэг ийм бүтц рүү орцсон. Нэг үрлэл бидний барьж байгаа байр суурь юу вэ гэхээр Монгол Улсын засгийн газар зардал үүсэхтэй холбоотой асуудал дээр ямар ч буруугүй л гэж байгаа бидний хувьд. Яг тэгэхээр техник эдийн засгийн үндэслэл болон бусад асуудлыг 50 дээр нэмэх нэгээс дээш хувьцаа эзэмшиж буюу 66% эзэмшиж байгаа хөрөнгө оруулагч компани өөрөө л хариуцж байгаа. Энэ дээр Монгол Улсын засгийн газрыг оруулдаггүй. Тийм учраас мэдээж мэргэжлийн хувьд олон асуудлууд байгаа нь бол маргаж болохгүй мэдээж нотлогдож болох юм зүйл мөн тийм ээ уул уурхайн. Гэхдээ энэ дээр 34% эзэмшигч Монгол Улсын засгийн газар ямар ч алдаа гаргаагүй. Тийм учраас энэ үүсэж байгаа өрөө тэглэгчээл гэж байгаа бидний хувьд. Нэгдүгээрт энэ үүсэж байгаа өр засгийн газрын буруу биш учраас үүнийг тэглэлцгээе. Хоёрдугаарт дахиад жишээлбэл далд уурхайтай холбоотой зардлын маргаантай холбоотой асуудал үүсвэл засгийн газар хариуцахгүй. Тэгэх юм бол энэ чинь ингээд 10 ч удаа өөрчлөгдөж болохоор л байгаа байхгүй юу? Өөрчлөгдөх тусам ноогдол ашиг хойшлоод идэг, өөрчлөгдөх тусам өрөнд ороод идэг ийм бүтэц байж болохгүй маа л гэж үзэж байгаа. Энийг бид нэр хилцээрийн үе шаттай хилцээрийн эхний үе шат гэж үзье гэдэг л ийм л саналыг бид нар тавьж байгаа. Яг 70% буулгыг за бизнесийн бас наривчсан тооцоо хий гэж байгаа хөрөнгө оруулагчдын саналыг бидний хувьд хүндэтгэж судалж байгаа. За гэхдээ өнөөдрийг хүртэл бид нар үр өгөөжтэй болох гэдэг энэ байр суурин дээр хатуул байж байгаа. За энэ дээр ер нь ингээд бас хэлэхэд яг энэ хилцээртэй холбоотой асуудал бол өөрөө олон улсын ийм түвшний бас амаргүй сорилттой нүүр тулах юм нөхцөл байдал бол үүсдэг. Ягаад гэхээр Дубайн гэрээ гэж бидний ярьдаг далд уурхайн бүтээн байгуулалтын тэр санхүүжилтийн бүрдүүлж байгаа 15 компани байна. Банкуд. За тэрэн дотор том компаниуд бүгд байгаа. Тэр байтугай даатгалыг нь Дэлхийн банк гаргасан байна. Тийм учраас энэ асуудалтай холбоотой асуудал болохоор бас багц байдлаар жишээлбэл ингээд улс орнуудын засгийн газрууд за олон бас асуудлууд дээр ингээд асуудал тавьж байгаа тайлбар хүсэж байгаа ийм асуудлууд бол бас байдаг. Гэхдээ энэ дээр засгийн газрууд ерөнхийдөө буулт хийсээр ирсэн. Энэ удаа бидний хувьд илүү зөрчилдөл хийя л гэж. Дандаа л бид нар хөрөнгө оруулагч талд маш ашигтайгаар шийдсээр л ирсэн. Одоо бол харилцан ашигтай байя л гэдэг л ганцхан бодлогыг л барьж байгаа. Тэгэхээр яг энэ дээр мэдээж буруу зөрүү ойлгогдох янз бүрийн олон асуудлууд хэвлэл мэдээлэлээр болон олон улсын хэвлэлээр ч гэсэн явж байгаа. За мөн улс орны засгийн газрууд болон бусад асуудал дээр засгийн газар тайлбарлаж байгаа. Олон улсын хэвлэлүүтэй бас бидний хувьд хамтарч ажиллаж байгаа. Энээс цаашаа бидний хувьд ингээ явбал тэгээд өрөнд орох энэ систем хэврээл байгаад ах ийм нөхцөл байдал байгаа учраас хэрвээ хөрөнгө оруулагч тал ямар нэгэн байдлаар далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой болон зардал үүсгэх асуудал гарвал засгийн газар шууд хамааралгүй зүйл байвал бид нар цаашаа хариуцахгүй. Энэ дээрээ бидний хувьд 34 яах вэ 66-гаа яах вэ гэдгээ илүү том түвшинд ярилцахын тулд өмнө нь үүссэн энэ нөхцөл байдлыг тэглэх ийм саналыг тавьчаад байж байгаа. За Дубайн гэрээ гэдэг энэ агуулгатай холбоотой эдийн засгийн тухай үед хүнд байсан уу байсан. Энийг би ойлгож байгаа. Ерхий сайд бүхэн л тухайн үед хүнд залуур дээр суудаг юм байл.
Тийм учраас үнэхээр одоо валютын нөөц тасарсан амаргүй нөхцөл байдал дундуур сайхан бэлгийн засгийн газар гарч ирсэн нь бол энэ үнэн. Гэхдээ Дубайн гэрээтэй холбоотой бас нэг хэд хэдэн асуудал дээр бид нар эвлэрч чадахгүй байгаа нэг зүйлүүд байгаа. Энэ бол засгийн газрын хуралдаанаар орсон баримт бичиг огт биш. Засгийн газрын хуралдаанаар ерхий сайд шийдвэр гаргахаас өмнө заавал сангийн яамнаас санал авсан байх хэрэгтэй. Заавал хууль зүйн дотоод хэргийн яамнаас санал авсан байх хэрэгтэй. Заавал засгийн газрын хэрэглэх газар хянсан байх хэрэгтэй. Энэ бол сангийн яамарч ороогүй. Энэ бол хэрэглэх газраар дамжаагүй. Энэ бол хууль зүйн дотоод хэргийн сайдаар хянагдаагүй. Энэ бол зөвхөн Эрдэнэс Монгол дээр нэг хүн субъектив шийдвэр гаргацсан учраас л энэ дээр бид нар асуудал үүсгэж байгаа. Тэр хилцлийн үед Монгол улсын засгийн газарт ашиггүй байгаа. Жишээлбэл тэр өртөө холбоотой асуудал, татвартай холбоотой асуудлууд дээр л бид нар маргаа үүсгэж яваад байгаа. Уг нь тэр зүйл одоо ингээд шууд захирамжаар хийгдээгүй байсан бол бид нар энэ их хэмжээний цаг хугацааг, энэ их хэмжээний мөнгийг бидний хувьд илүү их тийм өөр зүйл магадгүй өнөөдөр зөвшөлтсөл илүү одоо жишээлбэл хуучны засах гэсэн биш илүү ирээдүг харсан тэр зүйл рүү л хийгдэх хэрэгтэй байсан болов уу гэж би бас бодоод байгаа. Гэхдээ би шууд одоо жишээлбэл ингээд нэг ерхий сайдыг одоо шууд илт буруу гээл биел зөв гэж хэлхийг хүсэхгүй байна. Тухайн цаг үе эдийн засгийн хувьд үнэхээр хүнд цаг үе байсан. Амаргүй шахалтанд орж ирснийг би ойлгож байгаа. А тэр шахалтаа тэгээд одоо үндсэндээ засгийн газраараа ч оруулах хэмжээнд биш байдлаар тэр тэгэл хийгдсэн л зүйл. Тийм учраас Дубайн гэрээг бол бидний хувьд бол одоо тэр Дубайн гэрээгээр үүссэн нөхцөл байдлуудыг бол бид нар байхгүй болгоно буюу Дубайн гэрээг одоо туслахтай холбоотой төвшний ийм саналыг тавьсан гэсэн үг. Дубайн гэрээнээс үүдэж Монгол улсын 34% дээр ашиггүй байгаа асуудлуудыг бид нар засахын тулд хилцэл хийж байна гэсэн үг. За энэ хилцэл маань тийм бичиг баримтууд байгаа учраас амаргүй. Гэхдээ бид нар арбитрийн маргаан дээр за мөн одоо бусад асуудал дээр шаардлагатай бүх арга хэмжээнүүдийг хийгээд явж байна л гэж ойлгож болно. Тэгээд оюутлогоо гэрээ одоо үр өгөөжтэй болж үндсэн шийдэл гарахын тулд чадах бүх зүйлээ л бидний хувьд хийх болно. Хүндрэлтэй асуудлууд болвол хэвлэлийнхэн та бүхэнтэй уулзаад ийм асуудлууд хүндрэлтэй байна гэдэг асуудлыг үнээр нь яриад явнаа.